Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар танилцуулж байна. Загвар хоршоо байгуулах төсөл. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хотоос хөдөөд шилжин сүрших иргэд аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн тулд хөдөөгийн хөгжлийн шин загварыг бий болгох хэрэгтэй байна. Монгол Улсын хурлаас хоршооны тухай хуулийн шинжилсэн найруулга болон хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 40-р тогтоолыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр баталсан бөгөөд Монгол Улсын засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 81-р тогтоолоор 2022 оныг хоршооны хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байна. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас загвар хоршооны техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан бөгөөд орон нутгийн нөөц боломж онцлогоос хамааран мал аж ахуй, газар тариалан эсвэл хосолмол байдлаар үйл ажиллагаагаа явуулж болохоор тооцоолсон. Мал аж ахуйн загвар хоршоо нь мал нятлах, малын гаралтай түүхийн эдийн анхан шатны боловсруулалт хийх, сүү цуглуулах, боловсруулах, борлуулах, дундын сан байгуулж гишүүдэд хүү багтай зээлийн үйлчлэгээ үзүүлэх, дэлгүүр, цайны газар, зочид буудал зэрэг үйлчлэгээ эрхлэх, өвс тэжээл бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах. Газар тариалангийн загвар хоршоо нь гишүүдийн үр тариа, хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтыг зохион байгуулах, дундын санг байгуулж гишүүдэд хүү багтай зээлийн үйлчлэгээг үзүүлэх, дэлгүүр, цайны газар, зочид буудал зэрэг үйлчлэгээ эрхлэх, үр, бордоо худалдан авах, техникийн засвар үйлчлэгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг эрхлэх боломжтойгоос гадна орон нутгийн онцлогт тохируулан мал аж ахуйн болон газар тариалангийн хосолсон загвар хоршоог байгуулж болно. Мал аж ахуйн загвар хоршоог байгуулахад 1 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Нэг сумын хэмжээнд багадаа 500 малчин өрх амьдардгаар тооцсон нэг өрхөөс загвар хоршоог байгуулахад 1 сая төгрөгөөр хувь нийлүүлэхэд нийт хөрөнгө оруулалтын 50%-ийг сумын малчин өрхүүд бий болгох боломжтой бөгөөд үлдсэн 50%-ийг жилийн 3% хүүтэй 5 жилийн хугацаатай хөнгөлөлтөө зээлээр олгох шаардлагатай. 21 аймагт 21 загвар хоршоо байгуулахад 10.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Загвар хоршоо нь жилд 285 тонн мах, 42 мянган ширхэг арьс шир, 88 тонн малын дайвар бүтээгдэхүүн, 120 тонн ноос, 500 тонн сүү, 32 тонн ноолуур бэлтгэх, борлуулах үйл ажиллагаа явуулахад үүнээс гарах ашиг нь 58.5% байх бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтаа 5 жилийн хугацаанд нөхөн. Хамтран хоршиж амьдрах хэлбэр нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, ядуурлыг бууруулах, байгаль орчны өөрчлөлт, дэлхийн дулаарлаас хамгаалах ол арга гэдгийг дэлхийн нийт бүлээн зөвшөөрөд байна.